Сайн байцгаана уу? За бүгдээрэнд нь одоо гал моринжлын мэд хүргэе. Ингээд бүгдээрээ сайхан шинэлцгээсэн үү? Би сайхан шинэлсэн. За тэгээд энэ одоо моржлын эхний бичлэгээрээ та бүхэндээ ярих гэж байгаа сэдв маань одоо юу байгаа? Хэрхэн бичлэг хийх вэ? Эхлэх вэ? Одоо ингээд сайхан мэдлэг боловсралтай, сайхан одоо чиглэлийн гоё салбаруудын шинжлэх ухаан болон танин мэдгэн салбаруудын хүмүүс маань бичлэг буюу орчин цагийн одоо энэ мэдээллийн хэрэгсэл, social network гэх мэт одоо энэ харилцаа холбооны системүүд дээр, платформуд дээр өөрсдийгөө гарган тавих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ хоруудлыг чинь тэнгүүдээр дүүрлээ. Тийм. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийгөө нээгээч, илрүүлээч гэж байгаа маа. За тэгэхээр эхний ээлжинд бүгдээрээ бичлэг хийхдээ юуг анхаарах вэ гэхээр сэтгэл зүйгээ бэлтнэ. Ямар сэтгэл зүй байдаг вэ гэхээр бусад хүмүүс өөрийнхөө одоо ингээд яаж харагдах болоо гэдгийг юу н бодохгүй байх хэрэгтэй. Тий. Одоо та ингээд таньдаг 10 хүнээсээ санаа зовж байгаа шүү дээ. За таньдаг 100, таньдаг хэд ч үгүй тий. Яна тэгээ бодчих, ингээд бодчих. Яг гашуун үнэн нь юу вэ гэхээр тэр хүмүүс хизээч таныг боддоггүй байгаа шүү. Судалгаа байдаг. Хүн ерөөсөө бусдын тухай 3 секунд боддог гинэ. Тэгэхээр тэр зөлгийн 3 секунд нь ер нь хизээч хинт ч хамаатай. Тэгээ тэр хүн таны тухай бодоод тэр хүн нөгөө таны лизингийг төлөхгүйгээс гэдэгтэй адилхан байхгүй юу? Тэгэхээр та энэ сайхан мэдлэг боловсрал өөрийнхөө одоо байгаа үн цэн тэр бүх зүйлээ одоо ингэж гаргах болсон. Ухаантай хүмүүс, зөв хүмүүс нийгэмд төдий чинээ их байна. Тэр хэрээрээ нийгэм ингээ гоё болдог гинэ. Тэгэхээр бид нар гинэ. За би өөрийгөө оруулъя энэ тоонд тийм. Ягаад тэгэхээр юмэг ингээ зөвөр ойлгочдог. За өөрийнхөө хэмжээнд баг зэргийн судалгаа хийчдэг тий. Ямар ч байсан нэг юм массыг буруудгаад миний амьдралд хүн хамааралтай юм шиг ийм сонин хохирогчийн сэтгүүтэй биш тийм эрүүл ухаантай тийм хүмүүс маш их байгаа. Тэгээ тэр хүмүүс маань өөрийгөө тухайн ямар салбараас гаралтай, юу хийх дуртай, сайн сайхан зүйлд энэ хөтлөх арга замаа эхлээсэ гэж хүсдэг. Угаасаа бидний амьдарч байгаа 90% маань ийм social network буюу одоо энэ бүр хиймэл оюун ухаантай болоод сүүл рүүгээ бүр ингээд 30, 40, 50 онд одоо юу болохыг бид нар таа харахгүй ингэж хурдан хөгжиж байна. Тийм учраас та бүр багаар бодоход таны видео бичлэгүүд тийм ээ дата болоо үлднэ. Та зөв сайхан бодолтой, зөв сайхан хүн байх юм бол үр хүүхэд чинь таныг байхгүй ч гэсэн тэр бичлэгийг харах боломжтой. Бүр хамгийн багаар бодоход. Эсвэргээрээ та нэлээд далаацтай, эрдэм мэдлэгтэй, өгөх юм ихтэй, бусдад ийм туслах сайхан хүсэлтэй болвол тэр хэрээрээ таны одоо ярьж байгаа, хэлж байгаа үйл хэрэг тий бүх зүйлд нь ингээд үлднэ. Бараг та нэг ном бичсэнтэй адилхан тийм сайхан буянтай үйл рүү ингээд богино рeel бичлэг хийснээр орж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зөв сайхан хүмүүс дуурах хэрэгтэй байна. Ямар ч хэлбэрээр дуурж болно. Тэр хэлбэр гэдэг нь болохоор та чаддаг зүйлээ ярьж болно. За одоо нэг та нэг юм орон сууцнд буюу өнөөдрийн орчин үед одоо та нэг айгүй мундаг ааруул хийдэг те чадвартай эсвэл бяцлаг ингээ шахдаг эсвэл энэ цагаан идэ боловсруулах мэдлэгтэй байлаа. За тэгвэл та тэрийгэ үр хоочос таныг үзэж байгаа хүмүүс зааж өгнө гэсэн үг. Та ингээ айгүй сайн үйл мэтгдэг, айгүй гоё дээл хэсэгдэг хүн байлаа. Дээл ойдог. За тэрийгэ та захимаар зааж өгнө гэсэн үг. Заавал төлбөр мөнгө гэхгүй. Тэр бол таны хувийн сонголт. Тэгэхээр ингээд хэн юу чадчихин тэрийгээ ингээд захим орчинд хуваалцах юм бол энэ захим орчны хэрэглээ өөрөө маш зөв тал руугаа явнаа. Бид нар ингээд оюуныхаа аль болох огтээж гэрэл гэгээтэй юмаа бусдтай түгээж ашиглах юм болвол энэ маань энэ дотооддоо улс орондоо яхав цөөхүүлээж гэсэн бид нар хоорондоо гоё мэдлэг мэдээлэл хуваалцвал их зүгээр санагддаг. За тийм зүйлийг энэ удаагаар ярих гэж хичээж байгаа. За тэгээд хамгийн ихэнд та одоо reel буюу богино бичлэг ер нь Facebook, Instagram за Threads дээр бол ерөөсөө 100% бичлэг биш нөгөө бичвэр явдаг. Кириллээр буюу цэвэр одоо монголоор сайн бичсэн бичвэр явдаг. Facebook
Instagram дээр болохоор та минут 30 секундын, за Instagram дээр дээдл нь 3 минут, 20 минутын юм рилүүд оруулж болдог. За Facebook дээр бол минут 30 секундэд багтаасан богино рилүүд ингээд оруулвал илүү хандлт авдаг. За тэгээд эдгээрийг яаж хийх вэ гэхээр та өөрийгөө бэлдэн камера хасаагаад гоё өөрийнхоороо сайхан ярьж эхэлнэ. За тэгвэл ярьж эхлэхдээ ер нь бол та ингээд толгой доторхоо хоосон байх хэрэгтэй. Ярьж байгаа сэдвэл бодох хэрэгтэй. Бусад хүмүүсийг таныг яаж бодох вэ гэдэг бодлыг ер нь бол аваад хайчих хэрэгтэй. Бичлэг хийхдээ. За ингээд оруулж эхэлнэ. Сөрөг комментууд орж ирж болно. Та устгах чинь эхний ээлжинд тэмдэглээд байвал устгах чинь. Тэгтээ сөрөг коммент баг орж ирдэг юм дөө. Хэрвээ та сөрөг комментээс айж байвал Instagram-аас эхлээрэй. Instagram дээр бас гайгүй байдаг. Тэгтээ юу ярьж байгаа нь маш чухал. Та ингээд бусдыг дарамжилсан, басамжилсан, бүдүүлэг үг хэлж хэрэглэж байгаа тийм хүмүүс л сөрөг коммент илүү их авдаг. Мөрөөрөө мөнчгөрөөрөө явж байгаа хүмүүст бол харцангуй гайгүй болцсон шүү. Тэгээ айж ивэл Instagram-аас эхлээрэй. За айхгүй байвал ер нь хамгийн хаард үзэгчтэй нь Facebook байгаа. Тэгтээ бас гайгүй, бас учир зүггүй дарамжлах нь гайгүй болцсон билээ. За ингээд бичлэг хийж эхэлснээс хойш танд хөгжил авчирна. Урд урдынхаасаа яаж хийх үү, гоё сэтгэн. За тэгээ нэлээд гоё мэдээлэлтэй, бусад өгөөчтэй ийм гоё мэдээллүүд байх юм бол тэрийгээ та хуваалцаад гоё явж болох нэ. За тэгээд амжилт хүсье. За энэ цуврал бол энэ бичлэг бол цаашаа цуврал болж явнаа. Миний хувьд бол 2023 оны 100-аас эхлээд зүгээр яриаггүй бичлэг хийсэн, дүрсэн бичлэг буюу ингээд өөрийгөө алхаж байгаа ч юм ингээд айдас баг багаар дарагдаж эхэлдэг. Бичлэгийн айдас гэж байдаг. Тэгээ тэр маань ингээд баг багаар дарагдана. Хандлтын айдас гэж байдаг. Хүн таныг дахахаар тайдаг. Тэр хандлтын айдас бас гайгүй болдог явандаа. Тэгэхээр хамгийн ихний заавар бол нүрээ хаглах хэрэгтэй. Нүур хагардаг. Баг багаар тавтаад байхаар нүур хагараа сүултээ гайгүй сайхан болноо. Ерөнхийдөө жоохон тохоо болчдөг гэсэн үг. За ингээд та үнэхээр гоё хуваалцаар байгаа, гоё юм байвал та ингээ хуваалцаарай. Тэгэхгүй бол одоо бүр энэ social network ч юм бүр утгаалтлаа шүү. Хамтдаа гоё ингээд хөгжүүлээд, дэвжүүлээд хамтдаа гоё юм эерэг байж бас болдог шүү. За ингээд миний YouTube сувгийн маань дагаарай. Тэгээд анхаарал тавьж бичлэгийг маань үзлэгт баярлалаа. Комент үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя.